За сайн байцгаана уу та бүхэндээ. Энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За энэ Топнамбу, германаар болохоор Топнамбу, манайхаар болохоор газрын лир. Энэ эмийн ургамалд ордог тийм сайн юм цэцэг байгаа. Шар цэцэг 3 метр өндөр урган ингээд ийм дорой ийм болцоотой. Тэгээд энэ болцоо нь болохоор айгүй олон болж үрж ийн яг төмс шиг. Тэнгэр бол хоол хийж идэж болно. Энийг даралтанд айгүй сайн даралт ихсэх, багасгах тэгээд чихрийн шижин тэгээд ходод гидсэх, цэвэрлэх, дээд зэргийн сайн ялангуяа дотор хэрэгтэнд бол тийм учраас энийг сайхан хайлслал тэгэл хушигтай жоохон тост зүгийн баалтай хойлол ингээд идэж болно. Чипс гэж идэж болно энэгээр. За энэний цэцгийн нь бол хандлаад цай хийж ууж болно. Арслантай гүүрэн тэнд байдаг одоо нөхөн гарцны тэнд байдаг. Эмийн ургамлын дэлгүүрт болохоор энийг газрын лир гэдэг лээ. Тэгээд тэндээс би энийг анх газрын лир гэдэг юм байна да гэж нэрийг мэдэж авчирсан. Газрын лир гэдэг ууттай энэний шар цэцэг навчийн ууталцсан эмийн ургамал гадна талд нь ямар ач тустай бүгдийг бичсэн.